1 2. Сайн байцгаана уу? Бүгдээрээ англи хэлээ үргэлжлүүлэн сурцгааж байгаа юу? Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ уншлагаа үргэлжлүүлээд явцгаая гэж бодож байна. За би өнөөдөр бол одоо нөгөө өөрөөсөө аль болох тийм их цаг гарахгүйгээр одоо бяцхан бэлтгэл хийгээд бэлдсэн текстээ ингээ орчуулад ч юм уу ингээд явдаг. За тэгээд одоогор бол гоё өнөөдөр бол өчигдөр Titanic гэдэг киноны одоо товчлолыг уншиж бяцхан бичлэг оруулсныг зарим нь харсан бах гэж бодож байна. Тэрнийхээ үргэлжлэлийг өнөөдөртөө бол уншчихъя гэж бодож байна. За тэгээд let's get started. 1912 онд 17 настай Rose David Bukater гэдэг хүн boards гэдэг маань болохоор одоо суусан тавцан дээр гарсан гэсэн утгатай үйл үг юм тийм ээ. За Titanic хэмээх одоо онгоцон дээр бол одоо board хийх буюу онгоцон дээр бол ингэж гарч тавцан дээр нь суусан. Тэгээд Southampton гэдэг хотод бол энэ үйл явдал болсон байна. Тэгээд with her wealthy fiance буюу өөрийнхөө баян сүйт залуу Carl Hockey болон ээж Ruth-тэйгээ хамт бол онгоцонд суусан гэж байгаа. Тэгээд Rose бол is miserable in her loveless engagement. Буюу хайр дурлал байхгүй хүнтэй сүй тавьсан. Буюу loveless engagement хийсэндээ бол тийм уй гашуу, уй гунигтай байгаа буюу miserable байгаа. Гэхдээ Ruth буюу түүний ээж нь энэхүү одоо гэрлэлт нь бол шаардлагатай гэж одоо тодтогж байгаа. Emphasize хийж байгаа. Зорилго нь бол to resolve their hidden financial ruin буюу тэдний гэр бүлийн одоо нууц санхүүгийн тэр том асуудлыг бол шийдэхэд шаардлагатай гэрлэлт юм а гэж түүний ээж нь бол үзэж байгаа юм байна. Тэгээд distraught Rose contemplates suicide by jumping from the ship's stern. За энэ киног үзсэн хүмүүс бол бүгд угаасаа мэдж байгаа бах. За тэгээд энэ үйл явдалд бол дурамжхан байгаа те сэтгэл зүйн хувьд бол таагүй байгаа. За тийм учраас Rose бол contemplates suicide буюу амиа хорлолтыг бол эргцүүлж бодож авч үздэг. Тэгээд by jumping from the ship's stern буюу хүлгийн одоо тавцангаас тийм ээ хүлгийн тавцангаас одоо үсэрч амиа хорлох талаар бол боддгоо гэсэн байна. За stern distraught гэдэг үгийг хамтдаа сурцгаая. Би бол яг бас утгыг яг хэлж мэдэхгүй байгаад байна. But she is talked down by Jack Dawson. Тэгтээ тэр бол нөгөө нэг Jack Dawson гэдэг хүнээр бол talked down хийгдсэн буюу одоо ярилцаад тэр үсрэхийг нь бол болиулж чаддаг байгаа те Jack Dawson. Тэгээд энэ бол penniless artist гэдэг нь юу хэлж ийм хэрэг Jack Dawson бол ядуу мөнгөгүй артист хүн байгаа гэсэн байна. Penny гэдэг чинь нөгөө сохор зоос мос гэсэн утгатай байдаг те. Тэгэхээр penniless artist гэхээр ядуу артист гэсэн утгаар орж ирж байна. Тэгээд ачиж. За as Jack and Rose form a deep bond, Jack confesses his feelings for her буюу за Jack болон Rose хоёр нь гүн холбоо үүсгэх тэр үед өөрийнхөө мэдрэмжийг бол Rose-д Jack бол илчилдэг. Confess гэдэг нь илчлэх гэсэн үг. Тэгээд despite initial hesitation буюу эхний эргэлзээ одоо байсан ч гэсэн түүний ээж нь үл зөвшөөрсөн ч гэсэн мөн Carl ч гэсэн нөгөө сүйт залуу нь үл зөвшөөрсөн ч гэсэн Rose нэг зүйлийг ойлгодог. Юг ойлгодог вэ гэхээр тэрээр Jack Dawson одоо хайртай болсон дурлсан гэдгээ ойлгодгоо гэсэн утгатай болж байна.
In 1912, 17-year-old Rose David Bocatter boards the Titanic in Southampton with her wealthy fiancé Cole Hockley and her mother Ruth. Rose is miserable in her loveless engagement, but Ruth emphasizes that marriage is necessary to resolve their hidden financial ruin. Distraught, Rose contemplates suicide by jumping from the ship's stern, but she's talked down by Jack Dawson, a penniless artist. As Jack and Rose form a deep bond, Jack confesses his feelings for her, despite initial hesitation and the disapproval of her mother and Cole. Rose realizes she has fallen in love with him. Гэсэн байна. За, distraught болон stern гэдэг үгийг сурцгаая. Distraught гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Окей, distraught гэдэг нь болохоор ойролцоо утгатай өгнүүд нь бол extremely worried, nervous, upset буюу маш их санаа зовсон, сэтгэл нь түгшсэн, таагүй байсан гэсэн утгатай тийм үг юм байна. Урам нь хугарсан гэх мэт. Upset гэдэг нь бол тийм утгатай үг байгаа. Ship's stern гэдэг нь юу гэлт юм болоо гэхээр ship's stern гэдэг нь хөлөг онгоцны одоо ард талыг ер нь stern гэдэг юм байна л да. Хөлөг онгоцны арын одоо давцанг бол уртлыг нь bow, арыг нь stern гэдэг юм. Тэгэхээр ард талын хэсгийг нь л хэлж байгаа юм байна л да. Окей. За, Rose нь болохоор Jack-ийг авчирдаг. Хааш нь авчирдаг вэ гэхээр to her state room буюу өөрийнхөө одоо тэр өрөө рүү бол авчирдаг. Тэгээд түүнийг бол түүнээс нэг юм яг асуудаг байгаа. Юуг асуудаг вэ гэхээр to draw her nude буюу өөрийг нь нүцгэн зурхыг асуудаг. Тэгээд юу болдог вүлээ? Ямар зураг зурхыг асуудаг вэ гэхээр wearing only the necklace буюу зөвхөн нөгөө нэг хүзүүний зүйлтийг зүүсэн байдалтайгаар зурхыг бол асуудаг. Үүний дараагаар тэд Калин туслах одоо Spicer Lovejoy гэдэг хүнээс зугтдаг. Тэгээд тэр хоёр одоо хүлгийн каргоны одоо хэсэгт байрладаг. Нэгэн машин дотор бол жан болдог гэсэн утгатай байгаа тийм. Intimacy гэдэг маань тийм утгатай байгаа. Дараа нь буюу later on the front deck буюу forward deck гэж байна тийм. Forward deck буюу одоо дээд талын уртлын давхар дээр they witness буюу тэд нэг зүйлийг хардаг, гэрчилдэг гэсэн үг. Юуг харж гэрчилсэн бэ гэхээр the ship's collision буюу хөлөг онгоцны мөргөлдөөнийг гэрчилдэг. Юутай мөргөлддөг вүлээ? With an iceberg буюу мөсөн уултай мөргөлддөг. And overhear officers буюу офицеруудыг сонсчихдог гэсэн үг те. Холоос сонсчихдог гэсэн үг. Офицеруудыг юуг нь сонссон бэ гэхээр discussing the catastrophic damage буюу сүрэл дагуулсан гэмтэл учирсныг ярилцаж байгааг нь сонсчихдог гэсэн утгатай. Тийм үгнүүд байгаа. За тэгээд Carl болвол Jack-ийн одоо Rose-ийг зурсан, Jack-ийн зурсан тэр скетчийг олох үед тэр болвол Lovejoy-ыг одоо даалгавар өгдөг байна те. Lovejoy-ын туслах нь байгаа. Туслахаараа одоо тухайн хүзүүний зүйлтийг Jack-ийн кармаар болвол хийлгүүлдэг. To frame him for theft буюу түүнийг хулгайд одоо сэжиглүүлэхийн тулд хулгай хийсэн мэт болгож одоо зохион байгуулахын тулд гэсэн утгатай болж ирж байгаа. Тэгээд Jack бол баривчлагддаг, arrested, түгжигддэг. In the master at arms office буюу одоо тухайн хөлөг онгоцны security хүмүүсийг бол Master at Arms Office гэдэг нь бол тэр security-ийн байгууллагын Master at Arms гэж нэрлэдэг юм байлээ. Тэгэхээр тэдний оффист бол төвчсөн байсан. Тэгээд while Carl pockets the necklace. Ингээд харин Carl бол тухайн хүзүүний зүйлтийг бол кармалдаг гэсэн утгатай. Pockets гэдэг маань тий. Тэгэхээр Rose brings Jack to her stateroom, asks him to draw her nude, wearing only the necklace. Afterward, they evade Carl's valet, Spicer Lovejoy, and find intimacy in a car within the ship's cargo hold. Later on the forward deck, they witness the ship's collision with an iceberg and overhear officers discussing the catastrophic damage. When Carl discovers Jack's sketch of Rose, he has Lovejoy plant the necklace in Jack's pocket to frame him for theft. Jack is arrested and locked in the Master at Arms office while Carl pockets the necklace. Тэгэхээр Rose бол Jack-ийг өөрийнхөө өрөө рүү авчирдаг гэж байгаа тийм. Авчирдаг.
Тэгээд түүнээс асуудаг, asks him. Яахыг асуудаг вэ гэхээр to draw her nude. Нүцгэн зурхыг асуудаг гэж байгаа. Тэгэнгүүтээ wearing only the necklace буюу зөвхөн хүзүүний зүйлтийг зүүсэн байдлаар гэсэн утгатай одоо ing participle present participle гэдэг юм clause байж байна. Тухайн одоо зурх гэдэг үйл үгийг тодтогч байгаа ерөөхдөө adverbial буюу одоо юу гэдгийг л монгол хэлээр бол нэг дайвар үгийн шин чанартай, дайвар утгатай буюу үйл үгийг тодтогч юм гэсэн үг. Яаж зурх юм бэ гэдэг тэр үлийг тодтогч байгаа гэсэн үг байна шүү дээ. Present participle clause одоо perfect participle, present participle, past participle гэх мэтчлэн тэр талаар бол бид нар ярилцчихсан байгаа. За тэр бичлэг маань устчаагүй байгаа би шалгаад нэг үзье байц. За дараа нь бол evade гэдэг чинь зутах гэсэн үг. They evade calls valid буюу тэд бол зугтдаг гэсэн утгаар бичигдсэн байж байна. Present simple дээр бичигдсэн байна. Тэгээд Spicer Joy гэдэг одоо calls valid буюу call-ын туслах гэсэн утгатай болж байгаа. Тэгэнгүүтээ тэр нь туслах нь хин юм бэ гэхээр Spicer Lovejoy гэдэг хүн юм а гэдэг тодтголыг хоёр одоо таслалын голд бол тодтгол нь явж гин гэсэн үг. Тэгээд find intimacy in a car within the shapes cargo hold. За тэгээд машин дотор бол жанжин болдгоо гэж байна те. За тэгээд дараа нь on the forward deck the witness буюу тэд нэр гэрчилдэг гэсэн утгатай болж байгаа те. Тэгээд юу гэрчилдэг вэ гэхээр the ship's collision with an iceberg. Тэгээд and over here officers дандаа present simple дээр бичигдсэн юм өгүүлбэрүүд байна. За тэгээд эн чинь бол when Carl discovers Jack sketch of Rose гэдэг маань гэсэн үг лээ. Carl тэрнийг олох үед гэсэн үг шүү дээ, тийм ээ. Discover гэдэг чинь илрүүлэх, олох, нээх гэсэн үг. За тэгээд энэ дээр бол харин нөгөө бусдаар үйлдвэрлэх хэв гэж нэрлэдэг байхаа тийм ээ. He has гэд тэгээд хүний нэр орж ирж байна те. Has орж ирээд хүний нэр тэгээд үйл үг орж ирж байна. Тэгэхээр энэ бүтц маань юг харуулдаг вэ гэхээр бусдаар үйлдвэрлэх хэвийг харуулж байгаа. Тэр одоо Call гэдэг залуу сүйд залуу маань Lovejoy хэмэх туслахаараа одоо хүзүүний зүйлтийг Jack-ийн pocket буюу халаас руу хийлгүүлсэн гэсэн утгатай болчихж байгаа. Plant гэдэг чинь ер нь бол хийх, байрлуулах, одоо нөгөө талаар бол тарих, ургуулах, ургамал гэсэн утгатай байдаг тийм ээ. Энэ тохиолдолд бол зүгээр хийх, байрлуулах, суулгах гэсэн утгатай болчихж байгаа. Эсвэл энийг өөр нөгөө нэг үйлдвэрлэх хэв гэж бас юу байдаг? Тэр нь болохоор яадаг вэ гэхээр одоо ингэ гэсэн үг. Хазийн оронд get байж болно. Хэрвээ he get эсвэл gets энэ нөгөө he гэдэг 3 дахь төлөөний үг юм чинь 3 дугаар биеийн үг юм чинь яг уу гэхээр get-ийг ашигласан тохиолдолд юу гэж хувирах вэ гэхээр gets болно тийм. He gets Lovejoy plant the necklace in Jack's pocket гэж хэлж болно гэсэн үг. Хэрвээ хийлгүүлсэн гэх юм бол he has Lovejoy planted the necklace гэж хэлнэ шүү дээ. Энэ тохиолдолд болохоор зүгээр банк давтагддаг нэг киноны зүгээр зураглалыг түүхийг ярьж байгаа болохоор ингэдэг, тэгдэг гэсэн хэм маягаар бол бичсэн байна. Уг нь бол яг бодит үйл явдал байсан бол he has Lovejoy planted буюу хийлгүүлсэн гэж ярих нь шүү дээ, тийм ээ. Эсвэл he gets Lovejoy planted ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хэлж болдог байх нэ. За тэгээд as the Titanic sinks буюу Titanic живэх үед гэсэн үг. As гэдэг маань ингэх үед, тэгэх үед гэсэн утгаар бол орж байна. За ингэх үед эмэгтэйчүүд болон хүүхдүүд бол are prioritized for the lifeboats буюу аврах завинуудад эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чухалчилж авч үздэг гэсэн үг. Тийм утгаар орж ирж байгаа. Priority гэдэг шиг үг лээ. Хамгийн илүү чухал зүйлийг хэлдэг те. Prior гэдэг маань урт талын өмнөх гэсэн утгатай үг байдаг. Prioritize хэм бол чухалчлах гэсэн утгатай болчихж байгаа. Тэгээд энэ тохиолдолд ямар цаг байна гэхээр are prioritized to be тэгээд үйл үгийн past participle буюу passive хувилбар байна. Тэгэгддэг, ингээгддэг гэдэг нөгөө нэг өгүүлбэр ч орж ирж байна. Тэгээд Rose бол эцэст нь eventually буюу эцэст нь яадаг вэ гэхээр rescues Jack буюу Jack-ийг авардаг. Хаанаас авардаг вэ гэхээр from his confinement буюу түүний хоригдож байгаа газраас нь авардаг гэсэн үг. Confine гэдэг маань хорих, тусгаарлах гэсэн утгатай.
Тэгэхээр тусгаарлагдж байгаа тэр байдлыг нь confinement гэж нэрлээд confine гэх юм бол өвөл үг болчихж байгаа. Тэгэхээр confinement-аас нь бол Rose ирж авардаг те. Кинон дээр яаж авардаг вэ гэхээр нэг сүхээр гавных нь гинжийг нь цавчиж авардаг шүү дээ те. And then they return to the deck буюу онгоцны тавцан руу тэд эргэж ирдэг. Carl urges Rose to board a lifeboat. Carl буюу сүйтгэх залуу нь Rose-ийг аврах завин дээр бол гарахыг шаарддаг. Falsely claiming he has arranged for Jack's safety on another vessel. Тэгэхээр falsely claiming гэдэг нь бол худлаагаасаа мэдэгдэх хэлэх гэсэн утгатай болж байгаа. Худлаагаасаа мэдэгдсэн. Юу гэж мэдэгдсэн бэ гэхээр he has arranged. Тэр бол нэг юмыг зохион байгуулчихсан гэж мэдэгдсэн. Юг зохион байгуулчихсан гэж мэдэгдсэн бэхээр Жакийн аюулгүй байдлыг өөр нэгэн одоо аврах завин дээр одоо зохион байгуулчихсан байгаа шүү. Чи санаа зовох хэрэггүй чи завиндаа суу гэж одоо ингэж Rose-ийг бол яаруулдаг гэсэн үг. Urge гэдэг маань яаруулах, сандруулах, суу. Одоо нанаа суу гэсэн утгатай. Наад өвшөөхөн lifeboat-н дээрээ суу. In the chaos буюу chaos гэдэг чи юу вэ? In the chaos гэдэг маань тухайн өмнө самууны үед Carl unwittingly wraps his overcoat containing the necklace around her. За тэгээд энэ хүү өмнө самууны дунд бол Carl нь өөрийнхөө гадуур хувцсыг бол одоо түүнийг тойруулаад ороочдөг гэж байгаа тийм. За тэр гадуур хувцсанд нь бол энд нэмэлт мэдээлэл орж ирж байна. Ямар нэмэлт мэдээлэл орж ирж байна гэхээр тэр гадуур хувцсан дотор нь юу байсан бэ гэхээр containing the necklace хүзээний зүйлт байсан гэсэн үг. Тэгэхээр энэ тодтол нь бол юу хэлж байна гэхээр хүзээний гадуур хувцсыг хэлж штэ тийм. Unwittingly гэдэг үгийг харин I think би айгүй одоо олон удаа цээжилж исэн байна. Гэхдээ мартсан байна. Unwittingly гэдгийг одоо ойрцоо утгатай үгсийг хараадах юм. Unwittingly гэдэг чинь юу лээ? Unwittingly, unknowingly, unconsciously, inadvertently гэсэн үг юм байна. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн мэдлэхүүгээр Carl одоо нөгөө хүзээний зүйлт нь карманд нь байгаа гэдгийг мэдхгүйгээр Rose-д бол гадуур хувцас өгсөн юм байна шүү дээ. Тэрнээс бол сайн дач Rose-д тэр зүйлтийг бол өгж явуулаагүй юм байна гэсэн утгатай байна. За as the lifeboat is lowered, Rose jumps back onto the ship, refusing to leave Jack. Буюу аврах зав доошлох үед Rose хөлөг онгоц руу буцаж үсэрдэг. Яаж байгаа юм бэ гэхээр leave Jack буюу Jack-ийг орхихоос татгалзсандаа хөлөг онгоц руугаа буцаж үсэрдэг. За энэ тохиолдолд бол энэ яаж вэ? Ингэх үед, тэгэх үед гэсэн утгыг мөн as маань илтгэж байгаа. За тэгээд цагийн хувьд бол present simple нь passive дээр бичигдсэн байна. Rose бол буцаж үсэрдэг гэж байна. Энэ дээр бол энэ өгүүлбэрийг бол одоо юу гэдэг нь өгүүлбэрийн бүтцийн хувьд хэрвээ ярих юм бол комплекс өгүүлбэр байна. За энэ эхний хэсэг нь бол dependent clause байна. Хамааралт гишүүн өгүүлбэр ганцаараа утгыг илтгэж чадахгүй. Яагаад гэвэл хөлөг онгоц бууж байх үед гэдээ дуусчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр үед тэгээ яг яасан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээ яасан бэ гэхээр Rose бол буцаж үсэрсэн гэдэг ийм бүтэн комплекс өгүүлбэр болж байгаа. За refusing to leave Jack гэдэг нь бол мөн present simple одоо participle clause гэдэг юм болж байгаа. Тэр нь бол ing-гаар эхэлсэн үйл үгээр эхэлсэн. ing-гаар төгссөн үйл үгээр эхэлсэн. Тэгээд adverb-ийн шин чанартай тийм гишүүн өгүүлбэр, туслах өгүүлбэр гэсэн үг. Тэр нь одоо үсэрж байгаа гэдэг тэр үйл явдлыг тодтогч байгаа тийм нэмэлт мэдээллийг өгч байна. Яагаад үсэрж байгаа юм бэ? Тэ? Жакийг орхихоос татгалзаж байгаа учраас үсэрж байгаа маа гэдэг тийм мэдээллийг өгч байгаа. За тэгээд enraged гэдэг маань болохоор enraged гэдэг маань бол маш уурлах гэсэн үг. Enrage маш их уур нь хурж одоо уушиг нь савсан байна. Carl нэгэн гар бууг бол шүүрч авдаг. Тэгээд тэднийг бол араас нь хөөдөг гэсэн үг. Тэгээд through the flooding corridors буюу живж буюу коридоруудаар тэднийг хөөдөг гэсэн үг. Eventually буюу эцэст нь giving up as the water rises. Эцэст нь бууж өгдөг те. Giving up буюу бууж өгдөг. Ямар үед яасан болохоор бууж өгдөг юм бэ гэхээр as the water rises буюу усны түвшин өссөн учраас бууж өгдөг. Тэгэхээр grabs гэдэг маань бол барьж авах, шүүрч авах гэсэн үг. Гар буу шүүрч аваад
тэднийг араас нь хөөдөг буюу chase гэдэг маань хөөх гэсэн үг те. Тэгээд he manages to secure a spot on a lifeboat by pretending to be the father of an abandoned child гэдэг ч үсвүлээ. Тэр нь бол өөртөө одоо аврах завин дээр бол өөртөө суух тэр орон спотыг нэг илүү одоо тэр хүний оронтойг secure хийж чаддаг гэсэн утгатай болж байгаа. Managing гэдэг нь бол ер нь тэгж чадах, ингэж чадах гэсэн утгатай гэсэн үг л дээ. Одоо хаашаа алгалч уу? Ягаад ишт шиг үгэд байна. Энэ. Тэгэхээр he manages to secure a spot гэдэг маань secure a spot гэдэг маань одоо яг өөртөө одоо тэр завин дээр бол нэг хүний оронтойг бол хадгалж үлдлээ гэсэн үг. Manages to secure гэх юм бол тэгж үлдэж чаддгаа гэсэн утгатай болчихж байгаа юм л да. Тэгээд by pretending to be the father of an abandoned child буюу хаягдсан хүүхдийн аав болж жүжиглснээрээ тэр завин дээр гарч чаддаг те. Би ингээ жоохон хүүхдтэй маа одоо тэр хүүхд маань намайг байхгүй бол яах юм бэ бла 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 гэд худлаа яриад тэр завин дээр гардаг. Тэгээ pretend гэдэг маань жүжиглэх гэсэн үг. Тэгээ abandoned child гэвэл хаягдсан хүүхэд гэсэн үг. Магадгүй аав ээж нь байхгүй болцсон гэсэн үг. Эсвэл ус руу очсон ч юм уу нөгөө Titanic дээр тиймэрхүү юм болж байгаа. За тэгээд as the flooded bow sinks буюу живсэн одоо bow нь живэх үед гэсэн үг те. Sink гэдэг чинь живэх гэсэн үг. Усан онгоцны уртлыг ер нь bow гэдэг юм байлээ. Артлыг нь stern гэдэг юм биш үү? Том усан онгоцны. Тэгэхээр тэр уртлын хэсгийн живэх үед бол артлын хэсэг болох stern нь бол дээшээ нь өргөгддөг буюу rise болдог. Тэгээд high into the air буюу агаарт маш өндөрт өргөгддөг гэсэн утгатай болж байна. Тэгээд Jack болон Rose нь бол cling to the railing until the ship splits in two and the stern plunges into the freezing Atlantic. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тэгээд Jack болон Rose хоёр маань cling гэдэг нь ер нь зуурах гэсэн үг л дээ. Зуурах одоо нөгөө би юу яадаг штэ. Railing гэдэг чинь нөгөө нэг тавцанг ингээд тойруулаад хашлага байдаг штэ тий. Тэр хашлахыг хэлж байгаа гэсэн үг. Хашлагнаас бол энэ хоёр маань зуурдаг. Хэдий хүртэл зуурдаг вэ гэхээр until the ship splits in two буюу хөлөг онгоц маань хоёр болж хуваагдах хүртэл гэсэн үг. Until the ship splits in two буюу хөлөг онгоц хоёр болж хуваагдах хүртэл гэсэн үг. Тэгээ мөн хөлөг онгоцны артлын хэсэг нь хөлтмөр хүйтэн Атлантын далай руу дүрэгдэх одоо доошоо живж орохыг планж гэж байгаа. Одоо жишээлбэл cold water plunge гэх юм бол хүйтэн усанд нөгөө бие дүрдэн шүү дээ, тэ. Тэрийг бол cold water plunge гэж байгаа байхгүй. Тэгэхээр plunge гэдэг маань ер нь ингээд доошоо ус руу орох дүргдэх гэсэн утгатай үйл үг байх юм. In the water, Jack helps Rose onto a floating wooden panel that can only support one person's weight. За Jack нь бол Rose тусалдаг. Яаж тусалдаг вэ гэхээр helps Rose onto a floating wooden panel буюу floating гэдэг нь хөвж буй модон одоо хавтан гэсэн үг тийм wooden panel гэх юм бол модон хавтан дээр гаргаж тусалдаг гэсэн үг. That can only support one person's weight. Тэгэхээр that can гэдэг маань that гэдэг холбоос маань энэ тохиолдолд яаж ин гэдгийг одоо та бүхэн зөндөө ярьсан болохоор ойлгодог болсон байх. That-ийн урталт байгаа wooden panel-ыг тодтогч чинь. Энэхүү хөвж буй модон тавцан ямар тавцан бэ гэдгийг тодтогч чинь. Ямар тавцан бэ гэхээр that can only support. Тэр ерөөсөө ганцхан хүний жинг дааж чадах үз тийм модон хавтан байсан гэдэг тодтгол явж гин гэсэн. Тэгэхээр энэ цэнхрээр тодруулсан нь бол тухайн хөвж буй модон хавтангаа тодтогч байна гэсэн. Хоёулаа гарах юм бол живчих гээдсэн тийм учраас Rose-ийг гаргаад өөрөө усан дотор байж байгаа. Тэгээд he makes her promise to survive and live a long full life. За he makes her promise гэдэг маань юу гэсэн үг гэхээр түүнийг тэрбээр амлуулдаг гэсэн үг. Амлалт өгүүлдэг гэсэн үг. Тэгэхээр Jack бол Rose-ийг амлалт өгүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бас яг бусдаар үйлдвэрлэх юм байгаа юм л да. I make you sing гэвэл магадгүй би чамайг дуулуулнаа гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр he makes her promise гэм бол тэр түүнийг амлалт өгүүлдэг гэсэн үг. Ямар амлалтыг өгүүлдэг вэ гэхээр to survive буюу амьд гарнаа and live long full life буюу урт одоо гоё тийм дүүрэн амьдралаар амьдрнаа гэж амлуулт юм байна Jack. Тэгээд Jack eventually буюу Jack бол эцэст нь dies of hypothermia буюу гипотермид буюу биеийн дулаан буурснаас болоод ингээд
нас бардаг. Гэхдээ Rose бол is saved буюу аврагддаг. Яаж аврагддаг вэ? By returning lifeboat and later rescued by the RMS Carpathia гэдэг хөлөг онгоцоор бол аврагддаг юм байна те. За тэгээд returning lifeboat гэдэг маань юу гэсэн үг вэ? Нөгөө олон аврах завь маань буцаагаад эргэж ирдэг те. Тэр эргэж ирсэн ганц завь маань Rose-ыг олж авдаг. Тэгээд Carpathia гэдэг энэ хөлөг онгоцоор бол аврагддгаа гэсэн үг. Rescued гэдэг чинь юу гэсэн юм? Өнгөрсөн цаг үн тийм үү? Аварсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор энэ end гэдэг холбоосны урталт байгаа одоо Rose гэдэг үндсэн үүлийн эзэн маань арталтаа to be-тэй байсан тий. Тэгэхээр тэр to be маань энэ saved гэдэг үйл үгэнд болон rescued гэдэг үйл үгэнд аль алинд нь адилхан нөлөөг үзүүлж байна гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Rose is saved буюу Rose аврагддаг гэсэн үг тийм үү? Тэгвэл Rose is rescued буюу Rose бас одоо юу гэдгийг одоо мөн адилхан аль аль нь төстэй аврагдах гэсэн утгатай байна шүү дээ тийм ээ. Нэг нь бол яг нөгөө амин аврагдахыг saved гэж хэлж байна. Тэгээд нөгөө хөлөг онгоц ирж нөгөө баахан далайн гол аврах завин дээр байгаа хүмүүсийг ирж одоо өөрийнхөө хөлөг онгоцныг гаргаж ингэж цааш нь аварж явж байгааг нь rescue хийх гэж хэлж штэ тий. Тэгэхээр аль аль нь бол пассив утгаар present simple-ийн пассив хувилбар дээр бичигдсэн гэсэн үг. Энэ бол past simple биш ээ гэсэн үг энэ тохиолдолд. Хэрвээ Rose rescued гэсэн бол Rose өөрөө ямар нэг зүйлийг аварсан болох гэдэг байгаа гэсэн үг. Харин Rose аврагдсан гэх юм бол Rose is rescued. Тэгээд by the RMS Carpathia буюу RMS Carpathia-гаар аврагддаг гэсэн үг болдог тийм ээ. Upon arriving in New York City буюу Нью-Йорк Ситид ирэх, Нью-Йорк хотод ирэх үедээ she hides from Cole буюу Cole-оос нуугддаг. Мөн root буюу ээжээсээ хүртэл нуугдд юм байна. Тэгээд өөрийнхөө нэрийг бол identify хийн гэдэг нь бол өөрийнхөө нэрийг нөгөө аврагдсан хүмүүс маань хэлж байгаа штэ тий. Чамайг хин гэдэм бэ гингүүд өөрийнхөө нэрийг хэлж байгаа. Өөрийнхөө нэрийг хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэхээр as Rose Dawson гэж хэлдэг байна. Би намайг бол Rose Dawson гэж хэлдэг буюу энэ киноны бас романтик хэсэг нь байгаа. Тэр нь юу гэхээр Jack гэдэг гол дүрийн залуугийн маань ховг нь бол Dawson байдаг. Тэгэхээр Rose маань болохоор Jack-ийн нэрийг өөрийнхөө нэртэй ингэж цааш нь авч явсан байна. In the present яг одоо үед Rose reveals that Cole committed suicide гинэ. Одоо үед буюу одоо 1996 он болцсон байгаа. Rose маш настай хөгшин эмэгтэй болцсон байгаа кинон дээр. За тэгээд Rose бол нэг зүйлийг reveal хийх буюу одоо илчилж ярихаа гэсэн үг. Юу гэж ярьдаг вэ гэхээр Cole бол өөрийнхөө үед хөрөнгийг 1929 оны stock market crash буюу хөрөнгийн зах зээлийн тийм ээ хувьцааны зах зээлийн уналтаас болсон тэр уналтанд бол хөрөнгө мөнгө алдснаас болоод Cole гэдэг тэр хүн маань амиа хорлцсон юм байна. Тэгэхээр Rose-ийн баян сүйт залуу нь бол энэ кинон дээр амиа хорлсон байдаг юм байна. За тэгээд Titanic онгоц ч өөрөө Jeeves-ийн 1914 билүү те тэгсэн баха. Тэгээд she tells the Keldysh crew буюу манай гол дүрийн одоо Rose эмээ маань Keldysh хөлөг онгоцны нөгөө Эрдэнэс хайж байгаа хөлөг онгоцны маань ажилчид багийнхан буюу crew гэдэг чинь багийнхан гэсэн үг шүү дээ те ажиллаж байгаа багийнхныг нэг юм хэлдэг ээ. Тэр нь юу гэж хэлдэг вэ гэхээр Jack бол түүнийг аварсан. That Jack saved her in every way that a person can be saved. Одоо хүн аврагдаж болох бүхий л арга замаар тэр намайг аварсан гэж хэлдэг гинэ. Lamenting that her memories are all she has left of him. За lament гэдэг үгийг хамтдаа сурцгаая. Энэ үгийг бас сайн мэддэг үг шүү. Lamenting гэдэг чинь юу вэ? Lamenting. People were lamenting the loss of their leader. Lament. Express sadness, feeling sorry about something гинэ. Lament гэдэг нь ер нь бол тийм гашуудах гэсэн утгатай үг юм байна шүү дээ. Lament. За гашуудад ер нь бол намайг бол ингээд Jack бол бүх боломжоор тий аварсан. Тэг юу гэж ингэж хэлэхдээ бол гашуудж ирсэн lamenting. Юу гэж гашуудж ирсэн мэгэр that her memories are all she has left of him. Түүний memory нь болохоор
are all she has left of him. Энэ ямар сони өгүүлбэр. Actually, okay, lamenting that her memories are all she has left of him. Зү. Тэгэхээр яг хоо ерөөхдөө Jack-аас үлдсэн юм гэвэл ерөөсөө зөвхөн одоо тий түүний тухай дурсамжууд л байна гэсэн утгатай болчихж байгаа юм байна л да. Ерөөсөө her memories are all буюу түүний дурсамж нь л ерөөсөө бүх зүйл юм а гэсэн үг. Ямар бүх зүйл юм бэ гэхээр that she has left of him буюу түүний тухай үлдсэн бүх зүйл бол зөвхөн memory юм а л гэсэн утгатай өгүүлбэр байна. Memories are all that she has left of him. Энэ тохиолдолд of гэдэг нь бол about гэдэг утгатайгаар орж ирдэг гэсэн үг. About him буюу түүний тухай гэсэн утгатай. Of him, about him, the same thing. The moved by her story түүний одоо түүхийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн болохоор moved гэдэг нь сэтгэлийг хөдлөхийг moved гэж хэлж байгаа. Тэгээд loved болохоор abundance the search for the diamond гинэ. Энэ loved гэдэг хөлгийн ахмад маань тухайн diamond-ыг хайгуулаа зогсоодог гинэ. Abandon хийх буюу зогсоох, хаях гэсэн үг. Тэр орой late that night тэр оройдоо тэр шөнийхөө нэлээд оройд нь Rose болохоор яадаг вэхээр алхдаг, ганцаараа алхдаг. Хаашаа алхдаг вэ гэхээр to the stern of the Keldysh буюу Keldysh хөлөг онгоцны арын давцан руу алхдаг. And reveals she has had the necklace all along. Энэ бүх цаг хугацааны туршид гэсэн утгатай. All along гэдэг нь бүх цаг хугацааны туршид тэрээр энэхүү хүзөөний зүйлтийг хадгалж байсныгаа reveal хийдгээ буюу одоо гаргаж ирдэг бахан тий. Тэгээ яадаг үлээ. Тэгээ та санаж гинөө. За she drops the heart of the ocean into the sea above the wreck. За хөлөг онгоцны тэр нөө сүрлийн яг дээдлэлт нь бол Keldysh хөлөг онгоц байгаад тэгээд доотлолт нь байгаа Titanic-аас бол хайгуул хийж идэв штэ тий. Тэгэхээр Titanic байгаа газар руу Heart of the Ocean хэмээх тэр үзэсгэлэнтэй гайхалтай зүйлтийг Rose бол унгаадаг. Тэгээд as she later sleeps, her dresser photos reveal a life of adventure inspired by Jack's spirit гинэ. За тэгээд үүний дараагаар тэрээр унтах үед гэсэн үг те. As she later sleeps, үүний дараагаар тэрээр унтах үед түүний dresser photos гэдэг нь болохоор одоо нэг хувцас хадгалдаг тийм шүүгэн дээр нь тавигдсан байгаа фотонууд нь нэг зүйлийг биднэрт reveal хийж харуулдаг. Юуг харуулдаг вэ гэхээр a life of adventure. Маш их гоё тийм адал явдалтай амьдралыг харуулдаг. Inspired by Jack's spirit буюу одоо Jack-ийн spirit-ээр inspire хийгдсэн тэр амьдралыг харуулдаг гэж байна. Тэр нь болохоор яг юу гэж хэлэх вэ? Inspire хийгдсэн гэдэг чинь нөгөө нэг санаа авагдсан эсвэл motivated inspired гэдэг маань яг төстэй л утгатай юм л да. Дэмжигдсэн, санаа авагдсан. Монголоор одоо яг inspired яг юу гэж хэлвэл зүгээр юм бол тий. Inspired. Stimulated, roused. Окей. Ямар ч сан утгыг ойлгож байгаа хаа гэж найдаж байна. Ерхэдөө бол нөгөө Jack маань чи ингээд айгүй гоё тийм адал явдалтай, аз жаргалтай фүүл амьдраараа гэж хэлээд одоо живж байгаа тийм хэсэг байдаг те. Тэгэхээр тэр захаасыг нь бол үнэхэрийн Rose биелүүлээд үнэхээр гоё амьдэрсэн шүү гэдэг тэр Rose-ийн амьдралын мөчүүдийг харуулсан зургууд нь тэр шүүгэн дээр нь байж байдаг гэсэн үг. In the final sequence хамгийн сүүлийн хэсэг дээр нь бол залуу Rose буюу young Rose is reunited with Jack at the Titanic's grand staircase. Titanic-ийн том одоо танхимын тэр гайхалтай тэр том одоо дээшээ доошоо буудаг шат байдаг те. Тэр шатан дээр нь Rose бол Jack-тай иргэн нэгдэх буюу reunite хийгддэг. Surrounded by those who perished in the sinking. За буюу тухайн одоо живэлтэнд бол амиа алдсан хүмүүсээр хүрээлэгдсэн байдалтайгаар бол энэ хоёр маань эргэж уулзж байгаа тийм одоо зураглал сцен бол гардаг те. Тэгэхээр тэрийг ярьж байна. За тэгээд ийм байдлаар бас дуртай киноныхоо зохиолынхаа бас плотыг бас уншвал сонирхолтой бас юм байлээ шүү. Та бас өөрийнхөө мэддэг юм түүхийг бас уншаад үзэх юм бол англи хэл сурахт ч юм бас хэрэгтэй байж магадгүй шүү.